Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн гэрийн даалгаврын хоёул дахь бодлого нь 10x квадрат y куб хуваах нь 20x y байсан. За энийг нь бодохдоо бид нар коэффициентуудыг нь туснан бичиж 10 хуваах нь 20 x квадрат энд x байсан болж тэмдэгтэй y куб хуваах нь y байсан тийм. За одоо коэффициентд хураавал 10 ба 20 хураагдана. Эндээс энд 2 үлдэн энд 1 үлдэн тэгэхээр 2-ны 1 гэж бичнэ. За одоо x-ийн энд 2 зэрэг байгаа, энд 1 зэрэг гэж байгаа. Тэгэхээр 2-оос 1-ийг хасна. Яагаад гэвэл хуваагдж байгаа учраас хаснаа. За дараа нь y-д хуваасан байна. Тэгэхээр энэ y-ийн 3 зэрэг хуваах нь y-ийн 1 зэрэг байгаа. Ижил сүлдээ учраас 3-аас 1 зэрэгээс y-ийг нь хасна. За эндээс 2-ны 1 2-оос 1-ийг хасвал 1 зэрэг гарна, x гэж гарна, y-ийн квадрат гэж гарна. За дараагийн бодлого 3 дахь бодлого. За 3 дахь бодлого 3-ыг 4-гээр үлжүүлнэ коэффициентуудыг тий. За одоо а үлжих нь а-гийн квадраттай үлжүүлнэ. b квадратыг b-тэй үлжүүлнэ. За эндээс 3 ба 4 үлжигдээд 12 болно. А-гийн хэдэн зэрэг болно? Энэ 1 зэрэг гэж байгаа харагдах байгаад 1 дээр 2-ыг нэмээд 3 зэрэг болно. За одоо b-гийн энд 2 зэрэг байгаа, энэ 1 зэрэг байгаа. Тэгэхээр 2 дээр 1-ийг нэмээд 3 зэрэг болно. За дараагийн бодлого 9 дугаар бодлого. За эхлээд эхний халтыг задлая. Эхний халтыг бичье. 2 x квадрат y гэсэн тийм x квадрат y-ийн куб гэж байсан. Энийг задлая. За эндээс 2-ын куб зэрэг x квадратын бас 3 зэрэг энэ 3 харагдахгүй юм. За y-ийн 3 зэрэг болно. За эндээс 2-ын 3 зэрэг гэдэг чинь 8. За x квадратын 3 зэрэг гэхээс энэ 2-ыг 3-аар үлжүүлнэ тий. Үлжүүлэхээр 6 зэрэг гэж гарна. За тэгээд y-ийн 3 зэрэг. За одоо эхний халтаас 8 x-ийн 6 зэрэг y-ийн куб гэж гарсан. Одоо энийг үлжих нь 3 x-ийн 4 зэрэг y-ийн квадрат. За энийг үлжүүлэхдээ саяны аргаар 8 ба 3-ыг үлжүүлээ шууд бичиж 24. За x-ийн 6 зэрэг x-ийн 4 зэрэг үлжүүлж байгаа учраас зэргүүдийг нэмбэл x-ийн 6 дээр 4-ийг нэмбэл 10 зэрэг гарна. За y-ийн 3 зэрэг үлжих нь y квадрат гэхээр зэргүүдийг нэмбэл y-ийн 5 зэрэг гэж гарна. За дараагийн бодлого 10-ын b а тэнцүү 3-ын x куб b тэнцүү хас 2x куб бол a квадрат нэмэх нь b квадратыг ол гэсэн байгаа биднэрт. За энийг бичгтээ биднэрт a квадратыг олъё. a-гийн квадратыг олъё. За эндээс квадрат гэхээс нь a-гийн оронд 3x куб байсан түүний квадратыг олно. Эндээс 3-ын квадрат үлжих нь x-ийн энэ 3 ба 2 зэрэг үлжүүлнэ. Эндээс 9 нь x-ийн 6 зэрэг гэж гарна. За одоо b квадратыг олъё.
B чинь хасах 2x куб байсан тийм. Хасах 2x куб байсан. Түүний квадрат гэсэн. За хасах 2-ын квадрат мөн адилхан x-ийн 3 ба 2 зэрэг үржүүлнэ. Тэгэхээр эндээс 4 нь x-ийн 6 зэрэг гэж гарна тийм. За эндээс эднэрд a квадрат нэмэх нь b квадратыг хол гэсэн байгаа. За эндээс a квадратын оронд 9 нь x-ийн 6 зэрэг байгаа. Нэмэх нь b квадратын оронд 4 нь x-ийн 6 зэрэг байгаа. Эндээс 13 x-ийн 6 зэрэг гэж гарна. За дараагийн бодлого 12-ийн b гэж байсан. За энэ текстийг бодох юм байв. Эндээс бид нар y-ийг олохын тулд энэ илэрхийлийг нөгөө тийш гаргахдаа хуваах тэмдгээр энэ үлжбэл тэмдгийн хуваахаар солигдно. За энийг бодъё. 111 нь a-гийн 7 зэрэг b-гийн куб хуваах нь 37 a квадрат b куб. За эндээс саяны коэффициентийг 111-ийг 37-д хуваавал 3 гэж гарна. За тэгээд a-гийн 7 зэрэг хуваах нь a-гийн квадрат. За мэдээд зэргийг нь хасан 7-оос 2-ыг хасвал a-гийн 5 зэрэг гэж гарна. За b-гийн энэ 3 зэрэг байгаа. Хуваах нь b-гийн 3 зэрэг. B-гийн 3 зэрэгээс 3 зэргийг хасна. За эндээс 3 нь a-гийн 5 зэрэг, b-гийн 0 зэрэг гэж гарна. За b-гийн 0 зэрэг чинь хэдий тэнцвэлийн хүүхдүүд. Эндээс a-гийн 5 зэрэг, b-гийн 0 зэрэг гэдэг чинь нэгтэй тэнцвэн. Эндээс 3 a-гийн 5 зэрэг гэж гарна. За анхаарал тавьсан та бүхэнд